Одоо хувийн дагуу гадаадын хөрөнгө оруулалт татах боломж анхаарах асуудлууд сэдвүүд илтгэлийг тавина уу хэмээн Energy Resource компанийн санхүү хөрөнгө оруулалт хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Үлэмж таныг тайзнаа урьж байна. За энэгээр ярих юм байна. Өглөө нэмэн сайн мэцгаана уу? За тэгэхээр хөрөнгөний зах зээл гэлтгүй эдийн засгийн бүх салбарт гадаадын хөрөнгө оруулалт мэдээж хэрэгтэй. Тэгээд хууль тогтоогчид, судлаачид, эдийн засагчид одоо бодлого талаас нь их нарийн ярих бах. Тийм болохоор би зөвхөн одоо өөрийнхөө туршлага болоо өөрийнхөө компани туршлагыг яривал илүү сонирхолтой байх гэж бодлоо. Би Energy Resource MMC-д ажилладаг. Манайх ухаан удгийн Когсдох нүүрсний орц дээр албарлалт боловсруулалт хийж одоо нүүрсээ их дотроо экспортлдог. Нүүрс баяжуулах үйлдвэр, дэд бүтээц, одоо эргэлтийн өргөн машин техникэд болоод бидэд маш их хэмжээний санхүүжилт болвол шаардлагатай байсан. Тэгээд энэ слайд дээр одоо бид босгосон санхүүжилтүүдэд та нарт эвтэйхэн харагдах үүднээс ингээд багцлаад харуулж байна. Бид нар олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаадын арилжаалын болон хөрөнгө оруулалтын банкудаас 30, 150, 180, 375 гэсэн хэмжээтэй зээлүүдийг босгож ийсэн. Дараа нь 2012 онд за баг хөгжлийн банктай зэрэгцээд 2-7 хоногийн зайтай 600 сая долларын бондыг босгосон. Дараа нь 2017 онд зээлийн бүтцийн өөрчлөлт хийх явцад 412 саяын нэлээд их барьцаа хөрөнгөтэй нэлээд хатуу нөхцөлтэй бонд босгоод дараа нь тэрийг 2019 онд одоо нөхцлүүдийн зөөлрүүлэг барьцаа хөрөнгөөс судлах зорилгоор шинээр бонд босгож 440 сая долларын бонд босгосон юм. За бас бидэрт хөрөх бонд босгож ирсэн түүх байгаа. Биднэрт бас хугацаагүй бонд байгаа. Одоогийн байдлаар 170 сая долларын хэмжээтэй хугацаагүй бонд байгаа. Одоохондоо 0% хүүтэй. За тэгээд эдгээр санхүүжилтүүдийг мэдээж амжилттай одоо босгоход одоо олон хүчин зүйлс байгаа. Мэдээж хамгийн гол нь одоо бид нар 2010 онд Хонконгийн хөрөнгөний биржтэй IPO хийсэн явдал байсан. Яагаад гэвэл listed компани байна гэдэг нь өөрөө засаглалын хувьд маш том комфортыг хөрөнгө оруулагч нарт өгж өгдөг. Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээлэл одоо тайлан ил тод фильтр гаргах процесс хэн хэмжээний ил тод тодорхой байдаг болохоор хөрөнгө оруулагч нарт засаглалын хувьд одоо маш том комфортыг өгдөг. За бас дээр мэдээж одоо хөндлөнгийн маш олон шинжээчнэр компани талаар судалгаа хийж өөрсдийн санал дүгнэлтээ одоо хүргэдэг болохоор хөрөнгө оруулагч байгаа хүмүүст одоо маш их олон талын мэдээлэл авах боломжтой байдаг. За тэгээд мэдээж listed компани одоо тухайн jurisdiction бүртгэгдсэн одоо улсын хууль тогтоомж нь хөрөнгө оруулагч байгаа хүмүүст одоо нэмээд илүү комфорт болдог те. Жишээлбэл хэрэв бид нар хөрөнгө оруулагчтайгаа санхүүжилэгчтэйг ямарваа нэгэн маргаан асуудал байх юм бол бид нар тэдний өөрсдийн мэддэг одоо хууль тогтоомжтой газар одоо тэдний шүүгтэр очиж ямаа ярилцах болохоор энэ мэдээж илүү комфортыг өгдөг. За IPO хийж нээлттэй арилжаалагчдаг болсон учраас нэмж хувьцаа гаргах одоо илүү амархан болсон. Дараа нь бид нар 2014 оны сүүлээр 200 сая долларыг дахиад нэмж хувьцаа эзэмшигчднаас rights offering хэлбэрээр босгосон. За зарим санхүүжилтүүд бол refinancing байсан. Өөрөөр хэлбэл яг fresh money байгаагүй. Гэхдээ эдгээр санхүүжилтүүдийг ингээд нийлүүлээд тооцох юм бол бид нэр 3 тэрбум орчим долларын санхүүжилтийг бол энэ сүүлийн одоо нэг 10 жилийн хугацаанд бол босгосон байна. Хэрвээ бид нар дахиад нэг том компани төсөл эхлэх гэж ч юм уу те эсвэл Монголын өөр нэг компани том төсөл эхлэх гээд одоо санхүүжилт ийм хэмжээний санхүүжилтийг ийм богино хугацаанд босгох одоо хэрэгтэй боллоо гэж төсөөлөх юм бол хэрвээ надаас одоо боломжтой юу гэж асуух юм бол мэдээж одоо нэг талаасаа болвол биднэрт анх одоо эхэлжсэнтэй харьцуулахад үйл ажиллагаатай болсон, барьцаа хөрөнгөтэй болсон, мөнгөний урсгалтай, туршлагатай болсон. Тэгэхээр нэг талаасаа их амархан юм шиг нөгөө талаасаа бол би маш их хэцүү байх ер нь баг боломжгүй дээ гэж баг хариулах одоо ер нь баг тэгж хариулах байх. Яагаад гэвэл одоо Монголыг одоо хөрөнгө оруулагчид Монголыг харж байгаа нүд болоод 10 оныхоос харьцуулахад бол маш өөр болсон. Монголыг харж байгаа эрсдэл бол нэлээд өөр болсон. За тэгээд энэ слайдаар бол яг энэ Монголын эрсдлийг хөрөнгө оруулагч нар биднээс ямар асуулт асуудаг байснаар би харуулах гэж зорьсон юм. Урд нь би бас нэг банкны салбарт төстэй ажил хийдгээс учраас 2000 оноос гээд тавьсан байгаа. Тэгээд эхний үед бол 2000 оны ихээр бол ер нь Монгол гэж хаана байдгийг, Монгол гэж ер нь юу гэдэг улсын
гэсэн асуултууд агиух байдаг гэсэн. Даашаа Монголыг хариуцах одоо банкны салбар дотор Монголыг ямар салбарт хариуцахыг мэдэхгүй би рүүгээ их явуулдаг, Аз нь хариуцах юм бол Лондон хариуцах юм уу гэдэг тийм үе бол нэг хэсэг байсан. Тэгээд тэр үед бол одоо Монголын улс төр эжийн засгийг яг ойлгоё гэсэн асуултууд яг тийм educational маягийн судалгаанууд их хийгддэг байсан. Тэгээд сүүлдээ бол мэдээж Монголыг сайн мэддэг болсон. Гэвч харамсалтайгаар 2011, 12, одоо 13 оны үеэс эхсүүлээд одоо манай төр засгаас гарч байгаа шийдвэрүүдийг ойлгохгүй, гарч байгаа хууль тогтоомж, шийдвэрүүдийн хоорондын уялдаа логикийг ойлгохгүй, яг яагаад ийм шийдвэр гаргаж байгаа, яг ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй, яг энийг л асуусан хүмүүс бол маш их болсон. За тэгээд шийдвэрүүд нь дахин ингээд өөрчлөгдөд гараад ахаар нөгөө байнгын давтамжтай болоод ирэхээр хөрөнгө оруулагч нар хүртэл нөгөө сонгуулийн хооронд тийм хүлээх аяцтай болоод тэгээд сүүлдээ одоо ер нь одоо баг заримын төвчээр тасраад байхгүй болсныг бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм. Тэгээд яг мэдээж сүүлийн 10 жил та бүхэн баг таах бах байнга асуудаг байсан асуулт гэвэл төмөр зам яасан бэ, баригдаж байгаа юу, тэр чинь хил рүү гардаг юм уу, тойрог төмөр зам юм уу гэд гэх мэтлээ өнөөдөр ч гэсэн бас асууж байгаа. Миний ойлгосноор өчигдөр засаг бас нөгөө рол шоугаа эхэлсэн гэж би ойлгож байгаа. Хөрөнгө оруулагчтайхаа ярьж байгаа митингүүдийг эхэлсэн гэж ойлгосон. Тэгээд тэрнгээр бас хөрөнгө оруулагч нар мэдээж голдоо асууж байгаа нь бол төмөр замтай холбоотой байсан баха. За бас энэгээр нэг зүйлийг дурдмаар санагдлаа. Юу гэвэл хар сарал жагсаалтын тухай асуудал. Яагаад гэвэл яг би бол асуудлын нарийн шивнийг мэдэхгүй, яагаад орсон, хизээ яагаад гарсныг бас мэдэхгүй. Гэхдээ ямар нэгэн болохгүй байгааг бид бүр 2013, 14 онд бол мэдэх боломжтой байсан. Яагаад гэвэл тэр үед Америкийн банкуд Монголын банкуудын болон Монголын компаниудын дансыг бүр 2013 оноос хааж эхэлсэн. Дараа нь 15, 16 онд Европын болон Хятад банкуд Европын болон Азийн банкуд дансууд хаагаад гарсан гэсэн үг тийм. Гэхдээ энэ бол зөвхөн данстай холбоотой биш. Энд чинь юу хэлж байна гэвэл тэр улсын банкуд, санхүүгийн байгууллагууд Монголын бизнесүүдэд, Монголын одоо иргэдэд ямар нэгэн өөрийн хөрөнгийн болон зээлийн эрсдэл хүлээж авахгүй болж байгаа гэдгийг л дохио байгаа. Тэгээд одоо бол бид нэр за яг шууд одоо хөрөнгөний зах зээл бол тэгтээ нээлттэй байна. Хөрөнгө оруулалтын сангууд бол бас байна гэдэг бас тайвширч болохгүй. Яагаад гэвэл тэд нар чинь өөрсдийнхөө одоо орны санхүүгийн байгууллагуудтай маш хамтран ажиллаж байгаа учраас бас нөгөө банкуудынхаа адилхан тэр compliance-ыг бол дагах үүрэгтэй. Дээрээс нь хөрөнгөний зах зээлийн compliance гэсэн улам ингээд жил болго ингээд маш их хэцүү болж ингэж илүү хэцүү болж байгаа учраас нэг өнөөдөр биднэрт нээлттэй байгаа гэж бодож байгаа хөрөнгө оруулалтын сангууд маань ч гэсэн одоо орж ирэхгүй болох магадлал бол их өндөр байгаа. За дээрээс нь одоо сүүлийн та нар мэдж байгаа cancel culture те одоо хуучин дууч одоо жүжигчд эдгэрт таалагддаг бол тэднийг бокодлдог гэсэн бол одоо улсуудыг тийм ээ бизнесүүдийг банкуудыг бол бокодлж байгаа учраас бид нэр одоо аль болох ямар нэгэн өнгийн тийм жагсаалт болон санкцид орохгүй байх ёстой. Яагаад гэвэл ороод гарлаач гэсэн асуудал хизээж буцаад хэвэндээ ордгоо. Одоо бол миний ойлгож байгаагаар бид нэр хар жагсаалтаас гарсан гэж ойлгосон. Гэхдээ яг амьдрал бол яг жагсаалтанд байгаа юм шиг л тийм реалититэй байгаа. Тэгэхээр манай бизнес амар том эдийн засагтай биш учраас хинж буцаж одоо манайхыг хэвэнд нь оруулахгүй болохоор энэ бол их чухал юм шүү гэж хэлсэн. Тэгээд за мэдээж асуудлууд их байгаад ч гэсэн тодорхой хэмжээний мэдээж боломжууд байгаа. Тэгээд тэр боломжуудыг ашиглахыг бид нар бэлтгэлээ сайн хийж бэлэн байх хэрэгтэй. Сүүлийн үед одоо зөвхөн засаглал юм уу нийгмийн хариуцлага гэж ярихаа болоод доктортой хөгжил гэж бол ярьдаг болсон. Их дэлхийн хүн төрөлхтөн ашиг орлогын балансыг доктортой байдал буюу sustainability гэж хэлж байгаа. Тэгээд үүнийг ESG байгальд орчин нийгэм засаглал гэсэн гурван хэмжигдэхүүнээр хэмжигдэж байгаа. Одоо банкуд бол үүнийг шин санхүүгийн эрсдэл new financial risk гэж ярьдаг болоод одоо бид нар өөрийнхөө жишээн дээр хэлэх юм бол одоо хамтарч ажилладаг санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагч нар биднэрт нөгөө compliance KYC questionnaire нөгөө жил болгон явуулдаг байсан бол одоо тэрийг ESG questionnaire болгоод өөрчилсөн байгаа. Тийм болохоор үд ажиллагааныхаа төслийн үнэлгээ хийж тодорхой зорилт төлөвлөгөө гаргаад түүнийг ил тод мэдээлдэг, үнэлүүлдэг тийм шинэ нөхцөл байдал руу орж байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулалт хайж байгаа бизнес болон мөн төр засгийн төслөөч гэсэн үнийг анхааралтай хэрэгжүүлэх ёстой хаа гэж бодож байна.
За тэгээд хамгийн сүүлд нь бол мэдээж хөрөнгө оруулалт бас өөр олон мэдээж эрсдлүүд байгаа. Ковидын дараа дэлхийд дахинд үнийн өсөлт, инфляц бол маш өндөр байгаа тийм. Логистикийн асуудлууд их байна. Дээр нь одоо Украинд болж байгаадаа энэ бүх эрсдлийг бүр хэд дахин ингээд нэмчихэж байгаа. Тийм болохоор цаашдаа бол одоо өмнөх энэ жилүүдэд сүүлийн 2-3 жил бол бидний одоо харж ирсэн гоё баг хүүгийн одоо орчин бол байхгүй болоод бид нар одоо шинэ өндөр хүүтэй үе рүү орж байна. Дээрээс нь бодвол одоо манай Монгол өөрөө нэг яг бүх юм импортлдог хоёр том өршөөс хараад учраас бас манай Монгол бол илүү тийм эмзэг байгааг доотлын слайд дээр харагдаж байгаа. Яг Украинд гэсэн өдрөөс эхсүүлээд Монголын бонд бол бараг 10 поинтаар унсан байх тэр өдөр. Одоо бол талын эргээд сэргээсэн баха. Тэгээ эдгээр яагаад анхаарч явах ёстойг бол одоо засгийн бондууд иргэн санхүүжилтүүд одоо эх жилээс бол энэ оны сүүлээс өнөө эх жилээс үүш эхэлж байгаа болохоор бид нэр их зөв бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Ингээд ерөн цаашдаа өндөр хөө мөн хөрөнгөний зах зээлийн үед маш тийм тогтворгүй үе ирж байгаа. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татгаад тэр гадаадд байгаа орчин хууль тогтоомжууд нь илүү хэцүү нарийн болж байгааг санаад бид нар одоо өөрсдийнхөө тэр одоо олон дотоод барьер асуудлуудаа одоо цэгцлээд хурдан цэгцлээд бодлогоо гадаадын хөрөнгө оруулалтыг татахад болон гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг маань эргүүлээд бас хөрөнгөө түрүүд анхыг захирлыг хэлсэнчлэн одоо бас амархан гаргаж болдог тий данс хоорондоо шилжүүлж болдог юм ямар нэгэн капитал контрол маягийн тим одоо барьергүй болгож хамгийн ихний алхмаа хийж одоо том институционал инвесторуудыг Монголд бахаа гэж бодож байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Богд банк итгэл түгэн. Хоёрын 19 он Голомт банк дэлхийн 19 орны 30 банктай хамтран нэгдсэн үндэсний байгууллагын хариуцлагатай банкны зарчмуудыг боловсруулан гаргаж тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тасралтгүй хувь нэмэр оруулан ажиллахаа тунхаглалаа.
Omni Capital банк ус санхүүгийн байгууллага нь Omni Active тусгай зориултын компанийг үүсгэн байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтөөр гаргаж байна. Omni Active нь 24 сарын хугацаатай жилийн 14.5% тогтмол хүүтэй нийт 5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ? Та Apex Capital үнэт цаасны компаниар дамжуулан 2022 оны 2 дугаар сарын 21-ээс 2 дугаар сарын 24-ний хооронд захиалга өгөх боломжтой. Захиалга өгөх 75.75 тэгтэг. ABS цэг, Apex цэг хэмээн хөрөнгөн хамгаал. Omni Active. Гэрэлт ирээдүй өнөөдрийн зөв гараанаас эхэлнэ. Үндэсний баялаг үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулах замаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж таны өмнө нээлттэй байна. Бид олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай харилцаж, үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтерийн үйлчлэгийг үзүүлж, хөрөнгө оруулалтын төгс шийдлүүдийг санал болгож байна. Таны хүсэл хаанч хүрч болно. Бид танд туслая. Хөрөнгөний зах зээл дэх таны хөтөж TDB Securities. Дэлхийн эдийн засаг хүн амын хурдцтай өсөлт, хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн өсөж, иргэдийн амжиргаанд нийцсэн орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Монголын ипотекийн корпорац нь үүсэн байгуулагдсан цагаас эхлэн орон сууц санхүүжилтийн олон улсын сайн туршлагыг Монгол улсад анхлан нэвтрүүлж, хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай дэмжин хамтран хэрэгжүүлж, урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож буй санхүүгийн мэрэгжлийн байгууллага юм. Монголын ипотекийн корпорац. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв үндэсний дата төвтэй хамтран төрийн үйлчлэгийн захим систем буюу төц машинаар үнэт цаасны дансны мэдээлэлээ хэвлэн авах үйлчлэгийг нэвтрүүллээ. Та өөртөө ойр барьлах төц машинаар дамжуулан иргэний үнэмлэх хурууны хээг уншуулснаар төвлөрсөн хадгаламжийн дансанд ямар компани хувьцаатай эсгээ болон ногдлол ашиг, ногдлох хувийн мөнгөө мэдэж түүнийгээ хэвлэн авах боломжтой. Мэргэжлийн ёс зүгээр хариуцлагатай үйлчилгээ үзүүлэн доктортой байдлыг эрхэмлэн ажиллана. Хөгжил шинжилэл, хувийн хөрөнгө оруулалтын сан.